Өнөөдөр би та хоёрт бас хүүхдүүдтэй Орос ардын үлгэр өнхрүү шиг ярьж өгнө. За, ямар гоё юм бэ? Анхааралтай суугаад эхлэнгийнхаа ярьж өгөх хүлээрээ бүгдээрээ сонсцгоё. Орос ардын үлгэр өнхрүү. Эртээ үрдийн цагт өвгөн эмгэн хоёр амьдран суудаг гэжээ. Харин нэг өдөр өвгөн эмгэндээ бооцоо хийгээч гэж хэлв. Эмгээ өнхрүүш бов хийгээч гэхэд уурал байхгүй. Юугаар хийх билээ дээ? Эмгэн минь авдрын ёроо шахвал атгагүй л. Савны ёроо шахвал шанахгүй л гарна шүү дээ. Тэгэхэд эмгэн авдрынхаа ёроолоос атгагүй л. Савныхаа ёроолоос шанахгүй л аваад өрөмтөө сүгээр зурж өнхрүүш илтчихэд өтгөн тосон тарьж өнхрүүш бов хийгээд хөргөөхгүй цонхон дээр тавьсан байтал өнхрүүш цонхноос тавцнаас шалан дээр гараад хаалгаар дамжин хашаагаар дамжин нөхцжээ. Тэгэд цаашаа явж байтал туулаатай тарлжээ. Ямар сайхан бав бэ? Хөрхөөс өмнөс гэлжээ та. Туулагч та намайг бүү идэж би танд дуулж өгье. Авдрын ёроолоос авсан атгагуйлаар хийсэн савны ёроолоос авсан шанагуйлаар хийсэн өрөмтөө сүгээр зуурсан өтгөн тосон чансан өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүгтаасан дэлдэн тулаа чамаас дэгдэн зайл чаданда гэд цаашаа явж исэн байл та. Тэгсэн чинь чонтой таралдаж ямар сайхан бав бэ? Алив фото идэ. Чоноха та намайг бүү идэж би танд дуулж өгье. Авдрын ёроолоос авсан атгагуйлаар хийсэн савны ёроолоос авсан шанагуйлаар хийсэн өрөмтөө сүгээр зуурсан өтгөн тосон чансан өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүгтаасан дэлдэн тулаатай тааралдахад дэгдэн зайл чадсан өлөн чон чамаас өнхрөн зүгтаа чадна гэд дахиад явж исэн юм байна. Тэгээд дахиад баагатай таалцгээд баага хоо ямар сайхан боо бэ? Алив одоо идээ. Баага та намайг бүү идэж би танд дуулж өгье. Авдрын ёроолоос авсан атгагуйлаар хийсэн савны ёроолоос авсан шанагуйлаар хийсэн өрөмтөө сүгээр зуурсан өтгөн тосон чансан өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүгтаасан дэлдэн тулаатай тааралдахад дэгдэн зайл чадсан өлөн чонтой тааралдахад өнхрөн зүгтаа чадсан майха чамаас магад зүгтаа чадна гэд явж
явж исэн байна л да. Тэгсэн чи үнэх залтмаа үнэхтэй таарчих. За. Тэгэд ямар сайхан боо бэ. Хичин гэл одоо идэх. Үнэх чи та намайг бүү идээч. Би танд өгөөч өгье. Авдрын оролоос авсан атга гуйлаар хийсэн самны оролоос авсан шанах гуйлаар хийсэн өрөмтэй сүгээр зуурсан өтгөн тосон чансан өвөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүгтаасан дэлгэн тулаатай тааралдахад дэгдэн зайлж чадсан өлөн чонтой тааралдахад өнхрөн зүгтаалж чадсан мэг багаатай тааралдахад магадгүй зүгтааж чадсан залт үнэх чамаас зайлж басалж чадна гэд тэгэл яг зүгтаах гэсэн чи үнэг ямар гоё дуу вэ. Игчийнхэн нас өгшөөд чих хатуутай болсон тул сонсож чадсангүй алив чи миний хоншуур дээр минь гараад дахиад нэг дуулаад өгөөч гэтэл үнэ тэр муухай залин нь хууртагтаад дууга дуулж дууссан. Тэгсэн чи навчид үнэг тэгээд ингээд хоншоорт нь байхад шууд амрууга хазаад тэгэд идсэн. Өгсөлөө тий. За. Тэгээд дууссан уу? Тий. Хөөрхийн өнгөрөөшнээ. За, баяр хүргэе. Эхлээсээ ямар мандуу юм тийм бэ? За, энэ үлгэр ямар санагдав цэцэн дээр? Гоё. Гоё юм уу? За, юу нь гоё бэ? Тэгтээ жоохон харамсалтай төгсгөлтэй юм тий. Уул нэг зүгтаага явж ивэл гоё. Тийс. Ястаа зүгтаагаа л яваад байсан чинь үнэгний зайланд хуурдчихлаа тий. Тий. Үнэгстэй аваа зайлтай юм аа тий. Тий. Ягаад үнгийг зайлт үнийг гэдэг юм аа? Үнэ нөгөө ингээд юм юмуд ингээд дахиндаа болж байгаа тэр юм аа ингээд тэр ингээд бодож исэн юм аа зайлтаа болгоцсон. Тий. Ингээд тэр бодож исэн юм аа шууд ингээд зайл руугаа зайл хийгээд тэр хүмүүс рүү ингээд зэл гаргаал ингээд би чамайг ингээд тэгээд гэж бол хуурчдаг. Үлгэр болгон дээр л үнийг дандаа зайлт үнийг гэж гарах юм тийм ээ. Тий. Гэтэ өнгөрөө шуг нь бол яах гал өнгөрөөд яваад исэн мөлий. Зүгтаах гад. Тагаал байгаа шүү дээ тий амьд гарах гал өвгөн юм хоёрт идүүлчихгүй юмсан туулаад идүүлчихгүй юмсан гэж өгөн зүгтаагаал яваад исэн тий. Тийм тэгсэн чи авчид нөгөө залт шар үнэг ингээл энийг яах гээд байгааг нь мэдээл тэгэл мэдгийн санаа бодоод тэрийг ингээл хэрэгшүүл тэгэл үнийг өнгөрөөшөөс их итгэмтгий юм а тий. Танд яасан нөгөө үнгийг өөрийн жинхнээсээ идэхгүй гэж бодоод итгээл хоншоор дээр нь гарсан баг тий. Тий. За тэгвэл энэ үлгэрээс ойлгож сайн бодож авах сургамж нь юу бэ? Нөгөө залтын ажиллахгүй. Залтын ажиллахгүй. За өөр. Эхлэе юу? Юмд ингэж хуурдаж болохгүй. Хуурдаж болохгүй. Тий. За хуурдаж болохгүй гэдэг чи жоох ингээ өөрчлөлт хийх юм бол бас гинэн итгэмтгий зам яах нь байж болохгүй. Ингээд гаргаж болохгүй. Бас бодолтой байх хэрэгтэй байх юм тийм ээ. Тий. Хүн болгонд амтан болгонд итгэж болохгүй байх нь шүү дээ тийм ээ. Тий. Тэр чинь ямар ч хүн байж болно. Үнийг гаднаа болохоор яасан өө их чинь гэл их гоё зантай байгаад байсан тийм ээ. Тий. Гэтэл цаанаа болохоор муу санаа агуулсан л байсан байгаа байхгүй юу тийм ээ. Тий. За ингээд үзэгч хүүхдүүд маань бас үлгэрээсээ их зүйлийг ойлгож авсан байхаа гэж бодож байна. Баярлалаа хүүхдүүдээ.